Мүлхэж яваа үрмэн маргааш энэ улсын эзэн болно. Тэр үед бид ямар улс орон өвлүүлж үлдээх вэ? Энэ асуултын хариу өнөөдрийн бидний шийдвэрээс гарах юм. Монголын говийн хөвлөд дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг оюу толгой бий. Энэ баялагийнхаа өргөөжийг хүртэн гэсэн итгэлээр 17 жилийн өмнө засгийн газар дэлхийн уул уурхайн авраг Рио Тинтотой түүхэн гэрээ байгуулсан. Харамсалтай нь энэ гэрээнд өнөөдөр хүртэл иргэд итгэл алдарч, урам хугарч, талцал, маргааны нэг сэдв байсаар байна. Баялагтай атлаа баян болж чадаагүй бидний алдаа хаана байна вэ? Энэ алдааг ойлгохын тулд бид 17 жилийн үйл явдал түүх баримтыг сүгсэн юм. Одоо би шижиртэй угаасаа ярих байх шүү дээ. Тэг войс үлдээх байгаа. Энэ ажлыг төрд тангар хүргэсэн 11 хянан шалгагч шинжээч 5 сарын хугацаанд гүйцэтгэжээ. Тэд 30 гаруй төрийн байгууллагаас 90 мянга гаруй хуудас баримт бичиг цуглуулж, мэдээллийг боловсруулж шинжилсэн байна. Мөн оюу толгойн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж 11 улсын хурлын гишүүн оролцсон юм. Энэ бүх ажлыг эхлүүлэхэд парламент дотор оюу толгойн асуудлыг дахин сөхөх ёстой гэж үзсэн хүмүүсийн нэг нь улсын хурлын гишүүн Батнайрамдал. Нотлох баримт цуглуулах хүрээнд бид нэр аж ахуй нэгжүүдийн бүгдийн чигсаасан юм. Тэгэхэд бидний мэдж байгаагаар бол эсвэл ихний ээлжинд бол 30 гаруй байгууллага гарч ирсэн. Бид хянан шалгагчид, шинжээчид болон улсын хурлын гишүүдтэй уулзаж, баримт бүрийг сөхөж, Монголын гаргасан алдааг ирсэн юм. Зарим шинжээчтэй бид ажлын өрөөнд нь биш, гэрт нь уулзсан. Тэд баримтыг мөрмөрөөр нь уншсаар энэ гэрээг анх бодож байснаасаа өөрөөр харж эхэлснээ хэлсэн. Тиймээс энэ кино бол гаднаас нь шүүмжилсэн яриа биш. Баримт руу орсон хүмүүсийн нүдэн дээр өөрчлөгдөж гарч ирсэн үнэн юм. Монголын уудан баян говь нутгаас оюу толгойг олборлоод Монгол толгой хожих хэрэгтэй хэмээн 2008 онд улсын хурал засгийн газар зөвшөөрөл олгосон. За ингэхдээ нэг л үндсэн шаардлага тавьж 9 зарчмыг баримтлаарай гэж загсан байгаа юм. За тэр 9 зарчмыг нь унших юм бол бэлэлцээрийг ил тод нээлттэй явуулах, тээзүүгээ батлах, өөрсдийн эзэмшлийн хувь хэмжээгээ хамгаалах, за хуулийн дагуу байх, гадны компаниудаас зөвлөх тусламж үйлчилгээ аваарай зэрэг 9 ийм зарчим бүхий шаардлага тавьсан байна. За харамсалтай нь гэрээг байгуулахдаа эдгээрийг нэгийг нь ч тусгаагүй, хэрэгжүүлээгүй. За тэрч битгийх л тухайн үеийн парламентын нэлээд олон гишүүн тээзүүгээ баталж оруулж ирээч, тээзүүгүйгээр яаж гэрээ байгуулах гээд байгаа юм бэ хэмээн ярьсан хурлын протокол бүхий баримтыг үзэгч та харж байна. Оюу толгой компани тээзүү бол их сони явцсан юм лээ. Тийм билээ. Ингээд хэлцээртэйгээ зэрэгцээд явцсан. Тэгээд тээзүүгээ дуусгаагүй ээж гэрээгээ ийцсэн билээ шүү. өөрөөр хэлбэл одоо хуулийн нэг шаардлага орхигдсон гэсэн. Мэдээж хэрэг гайхсан зүйл бол нэгдүгээр энэ төсөл бол өөрөө тээзүүг эхэлсэн шүү дээ. Техник эдийн засгийн үндэслэлгүй эхэлсэн учраас та бүхэн мэднэ ямар ч одоо төсөл эхлэхдээ ялангуяа уул уурхайн төсөл эхлэхдээ тээзүүн батлагдаагүй эхлэнэ гэж бол байхгүй. Хэрвээ тээзүү бүрэн батлагдаагүй бол дараа нь гарах одоо эдийн засгийн санхүүгийн үр дагавар өөрөө барах ойлгомжтой байдаг. Би ганцаараа хийж байгаа бааш олон мэрэгжлийн хүмүүс хийж байгаа нь тэр 2009 онд бид нар ч нөгөө доктор гэрээ байгуулж ирсэн шүү дээ. Тэгэхээр яг Монголын талд нөгөө албан ёсны техник эдийн засгийн үндэслэл байгаагүй. Өөрөөсөө баталсан хүчин төгөл төр. Тэгээ миний боддоор манайхны энэ материалд нь харж байгаа чинь ерөнхийдөө тэр цаад компани юм дээр түшиглээд манайхан одоо ерөнхийдөө тэр гэрээ хийгээд тэгээ цаашаа явцсан байхгүй. Энэ бол ерөөс маш том алдаа байхгүй. Өөрсдийнхөө албан ёсны баримт бичихгүй зүгээр тэр хүмүүст аманд итгээд ингээд хийн гэдэг чинь маш буруу байхгүй. За тэр сонсгол дээр тэр баяр цогтвол ярьж ийсэн. Өө 6 сарын дараа бид нар бол тэрийг чинь ингээд баталсан гэж байгаа шүү дээ. Тэр одоо хүн хурж байгаа юм шиг ярьж байгаа байхгүй. 6 сарын өмнө тэр бэлэн байгаа ч юм уу ч албан бус юм дээр бид нар ярьж штэ. Тэгэхээр тэр чинь одоо нэг ясандаа Евенгийн хоёр талыг ярьдаг штэ. Энэ тэр байна гэдэг шиг тийм ярьж байгаа байхгүй. Тэр одоо мэрэгжлийн мэдлэггүй тийм хүний яриад байхгүй. Хуйлаач мэдэхгүй юм шиг байхгүй. Яг тухайн үед мөрдөгчсэн ашиглалтын тухай хуулийн одоо 30 дугаар зүйл дээр бол заавал тээзүүг гэрээ байгуулах хүсэлтэй өгнө. Тэгээд тэрний тэрүүнтэй хавсаргаад бас тээзүүг өгнө гэсэн юм заалттай.
Тиймээс Рио Тинто бол харанхуй орсон гэсэн үг бол биш. Тэднэрт өөрсдөд нь тодорхой хэмжээний бичиг баримтууд байсан. Монгол улсын стандарт гэдэг ч бас өөрөө. Арай тэр нөгөө тэдний мөрддөг техникийн тайлан бичдэг тэр арга барилаас арай өөр байхгүй. Тэгтээ Монгол харанхуй орсон юм шүү дээ. Тийм. Гэхдээ манай харанхуй орсон. Тэр нь бол. Одоо жишээ нь би нэг орд олборлоё, ухъя гэд лиценз авлаа, ажилдаа орлоо, тэзүүгүүгээр эхэлжүүл. Шууд зогсно. Шууд зогсно. Тэзүүг байна. Угаасаа хин зогсоох юм. Юу одоо засгийн газраас жишээ нь хүн тамирагдана. Би энд уурхаа ажиллуулъя тий. Би одоо А лиценз авчлаа, хайгуулаа хийжлээ, А лиценз авчлаа. Одоо би уурхаагаа ашиглая гэхэд чинь улсаас баг тамирч өгнө. Лицензтэй ч байсан тийшээ тэзүүг орж байгаа бол нинжаа л гэсэн. Нинжа. Тэгээд Рио Тинто оюутлахоор бас тэзүүг орсон юм чинь нинжа байсан гэсэн үг юм. Том нинжа юу? Том нинжа. Үгэж болох юм. Тэгтээ би харин бас гайхаад л та тэзүүтэй байж иж тэзүүгээ харж иж гэрээний заалтууд солигдох хэрэгтэй биз дээ. Тэзүүгээ харж иж тоогоо харж иж тэгвэл гэрээн дээр энийг оруулъя. Энэ тоо ийм юм чинь гэрээн дээр энийг заая гэж гэрээ хийх хэрэгтэй биш үү? Уг нь бол тийм. Үндсэн яг тэгж байх хэрэгтэй. Гэтэл эн чинь тийм биш байх хэрэгтэй тий. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын хурлаас хөрөнгө оруулагчдын гэрээг байгуул гэсэн зөвшөөрлийг өгсөн ч хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулаа гэсэн ямар ч эрх олгоогүй байдаг. Ийм байхад засгийн газар гэрээг байгуулж дараа нь төрийн нууцад авсан байна. Өөрөөр хэлбэл зураг дээр харагдаж буй хүмүүс хуулигч зөрчсөн улсын хурлынхаа үгийг ч үл тоосон гэсэн үг. Одоо нөгөө ёстой халуун сэд өрөөгөө гэдэг шиг болж байна да тий. Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулах эрх олгогдоогүй. Тэгээ мэдгүй. Одоо тэр хүмүүсээс нь та нараас тайлбар авах сонирн байх. Хувь нийлүүлэгчдийн гэрээг хэн байгуулсан бэхээр Эрдэнэс Монгол компани. Одоогийн Эрдэнэс Монгол. Хуучин нэрээр одоо Эрдэнэс Имгээл. Энэ компани гадны хөрөнгө оруулагч талын хоёр хувь эзэмшдэг одоо компаниудаар нь дамжуулж байгуулсан. Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулах эрхийг шийдвэрийг хэн гаргасан юм бэ гэхээр бид нар олж чадаагүй. 2000 хувь нийлүүлэгчдийн гэрээ ч өөрөө анханасаа хийгдэхдээ хууль ёсны гэрээ биш юм шүү Монголын. Гэхдээ хууль ёсны гэхээсээ илүү процесс нь их анхааралтай байгаа. Процесс дээр алдаагаар хуулийн алдаа гарч чинь тэгээ хууль ёсны их гэж тооцогдох гэж хэлэхэд хэцүү болчиход байгаа. Тий. Буюу засгийн газраас тэгээ одоо Эрдэнэс Монгол та нар над гэрээгээ тэр ямар нэг аргаар яаж хийж байгаад л хийцэн л болохоос ш хуулийг ерөөсөө дагаж биелүүлж мөрдөөгүй процессыг ерөөсөө дагаагүй юм ба шүү дээ гэж л харагдаад байгаа. Улсын хурлын тамгын газрын судалгаа олон нийтэд харилцах төвийн шинжээчийн хийсэн нэг санал байсан. Тэрэн дотор юу гэж байгаа вэхээр өөрийн гэх хөрөнгөгүй офшор бүсэд байрлалтай ийм хоёр компанитай гэрээ хийж болохгүй шүү гэдэг анхааруул байсан юм билээ. Бид нар чи энэ тоонуудыг зүгээр сансраас ч юм уу те эсвэл хин нэгний сошиал дээр явж байгаа тоо эсвэл хин нэгний ингээд амнаас олоогүй шүү дээ. Бид нар чинь энэ процессыг бүгдийг судлаад тэгээд тэр тоонууд дээр нь ажиллаж байгаа байхгүй угаасаа. Тэгэхэд л үгүй гэл ингээд ахын жоохон харамсалтай санагдав. Та хэд бол баримт нотлох асуудлыг нотлох баримтууд дээр ажиллаж нотлох баримт үүсгэсэн хүмүүс шүү дээ. тэрийг цуглуулсан. Баримтын эсрэг баримт гаргаж тавьбал их зүгээр байдаг. Тэгжиж л одоо нэгнийхээ байр суурьнуудыг одоо хамгаална шүү дээ. Нөгөө талаас баримт үзүүлсэн тийм онцтой аргумент төвшүүлсэн ч юм уу. Тийм зүйл байв уу? Байхгүй. Тэд нар яг хуу сонсгол дээр бид нар мдээгүй байсан гэсэн тийм яриа л тий. Урьдчилан мэдгдсэн бол бид нараас бэлдэж орж ирэх байлаа тэр тоомоон дээр ч гэсэн тийм яриа. Тэгэл наадах чинь уриал хэлсэн шүү дээ тий. Одоо яалчгүй энэ бол үнэн. Өөртөө ирээгүй гэж удаа дараагийн ирээд мэдүүлэх ч юм уу. Одоо тэр юмаа тайлбараа өгөөч гэдэг хахад ирээгүй гэж ирээгүй юм байж сүүлд нь бид нар мдэггүйсэн гэдэг чинь жоохон утгагүй л. Уг гэрээг байгуулах үед Монголд ийм том хилэлцээ хийх мэдлэг чадвартай хүн байгаагүй гэдэг. Гэвч энэ худал байжээ. Улсын хурл олон улсын зөвлөх авч $250,000 төлж
Goldman Sachs-аас зөвлөгөө авсан байна. Тэд 7 зөвлөмж өгсөн, гэвч нэгийг нь ч гэрээнд тусгаагүй. Зөвлөмж өгснөг үйл хангалттай зөвлөмж авсан байгаа байхгүй. Тэгэхээр хоосонгүй. Goldman Sachs-аас тодорхой зөвлөмж авсан, хуулийн компани автсан байсан. Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөмж өгсөн, их хурл зөвлөмж өгсөн бид нар хурл санал дүгнэлт өгсөн. Санал дүгнэлт. Их хурлын санал дүгнэлт муу байгаагүй шүү дээ. Тэгвэл тэрнийх нь хэрэгжилт тийм үү? Бараг 0. Тэр зөвлөмжүүдийг хэрвээ бид одоо авч хэрэгжүүлсэн бол энэ одоо саяны хэлсэн бид туршлагагүй байсан гэдэг зүйлийг ярихгүйгээр энэ одоо гэрээ бол энэ хилцэл зөв хийгдээ гэрээ бол бас Монголын талд ашигтайгаар байгуулах боломж байж л гэж үзэж байгаа юм. Яг хувь нийлэгчдийн гэрээг байгуулах явцад бол хувь зөрчин гэдэг бол төрийн захиргааны байгууллагуудын саналыг аваагүй бол тэгэл энэ хувь зөрчин гэсэн үг. Тийм. За энд бол заавал авагдах хэрэгтэй. Хачирхалтай нууцад авсан гэрээ хамгийн чухал нь байжээ. Төслийн санхүүжилт, засаглал, менежментийн бүтэц зэрэг оюу толгойн төслийн гол шийдвэрүүдийг тодорхойлсон цөм гэрээ байлаа. Шинжээчдийн дүгнэлтээр хувь нийлүүлэгчдийн гэрээ нь үндсэн хууль, ашигт малтмалын тухай хууль, компани тухай хууль, иргэний тухай хууль, татварын хууль зэрэг нийт 10 гаруй зүйл заалтыг зөрчсөн байна. Оюу толгойн суур гэрээ болох хувь нийлүүлэгчдийн гэрээ нь төрийн нууцад байсан. Нэхэн булангартай бол адгэн булангартай гэдэг шиг энэ гэрээ өөрөө анх нууцаар хийжсэн. Материалууд донд дараа нь хэд хоногийн дараа тэр гэрээнд өөрчлөлт орох асуудлуудыг засгаар оруулжсэн. За төрийн нууцад авсан энэ гэрээнд гэтэл ноцтой нэг зүйл байсан нь оюу толгойн төслийн төлөөлөн удирдах зөвлөлд 9 гишүүнтэй байна. За энэ 9 гишүүний 6 хүн нь Rio Tinto-гийн талынх, харин Монголын тал 3 хүн нь байна гэж. Мэдээж 6-3-2-ын аль нь их вэ? 6. Өөрөөр хэлэх юм бол 3 гишүүнтэй байгаа Монголын талд үгүй гэж хэлэх хэрэг өнгөрсөн 17 жилийн хугацаанд байсангүй. Ер нь бол Rio Tinto-гийн биш оюутлогын туз ганц ирээд талын шийдвэрээр бүх шийдвэр гарсан гэж хэлэхэд илүүтэхгүй шүү. Буруутахгүй. Буюу манайх зүгээр итгэхгүй, хөлцөнгөө ажиглагч байр сууриас манай тал байдаг. Ийм хамтрагч байж болох уу? Ингэж оролцох уу? Энэ засаглалын асуудлыг юм ярилцъя. Ил тод биш. Бүрэн цогц мэдээл Монголын төр авч чадж гин үү гэж асуувал би үгүй гэж хэлнэ. Тэгэхээр засаглалын асуудлыг шийдэх боломжтой. Хуульд нийцүүлээгүйгээс болоод алдсан юм байна лээ. Одоо тэрийг бол нотлохын тэр их олон хэлцүү учраас нүш хэрэггүй байна. Тэрийг одоо засгал асуудал хүлээгдэж байгаа. Юуг алдсан бэ? Бид дэмжээгүйгээр тэр асуудал дэмжигдэхгүй тэр чигтээ орхигдох. Эсвэл өөр 9 хүний чинь 3 л манайх байгаа. Тэгэхээр чи олонхороо төр яриад явчих. Тий, тэгтээ нөгөө саналын одоо хориг тавих хэрэгээ бол бид нар эзэмших ёстой байж л дээ. Тийм эрхч байхгүй. Тэгтээ тэр 3 маань яг шийдвэрлэх гол асуудлууд төр хэрэг яаж оролцох вэ гэдэг зүйл заалт нь бол аюу дутмаг. Тэгэхээр энэ нь бол тухайн үеийн одоо компани тухай хууль тэрэнд бол нэлээд зөрчилдөж байгаа. Тэр 3 удаа үг хэлээд нөгөө хаданд үг хэлж байгаа юм шиг л хүчгүй байх нь шүү дээ. Тэгээ ер нь бол тиймэрхүү байх боломжийг бол хувь нийлэгчдийн гэрээ олгоцсон л. Үндсний аюулгүй байдлын зөвлөлт буюу тухайн үеийн төрийн 3 өндөрлөгийн үгийг аваагүй, тусгаагүй. Гэтэл засгийн газар их хурлынхаа үгийг сонсох ёстой шүү дээ. Тэр сонсоогүй. Дэмбэрэл дарга ярьж л шүү сонсгол дээр аваагүй. За бас зөвлөмжүүд бас ингээд их хурлын гишүүдээс ч юм уу ингээд байж л ирсэн билий. Хурал дээр бас энэ асуудал яригадаад нэгийг ч аваагүй. Тэгэхээр нөгөө талаас орж ирсэн дээр шууд гар үсэг зурсан гэж. Нөгөө талын бүр грэний драфтан дээр тэр жигтэн зурсан байгаа гэдэг. Яг тухайн үедээ яг тэр шийдвэр орж ирсэн хүмүүсээс яг наад асуулт чинь бүгдийг асуулаа шүү дээ. Хариулт авч хангалттай хариулт авч чадсангүй шүү дээ. Нууцад яагаад тухайн үед авсан байсан юм бол тэр үнэхээр нууц юм уу? Нуух шаардлага байсан юм уу? Эсвэл нотой гэрээгээ хийгээд нууц юм уу? Мэдчихсэн учраас нууц юм болов. Харин бид тэрний учрыг олох гэж нэлээд ажилласан. Ер нь энэ явж байгаа гэрээ хэлцлүүдтэй холбоотой мэдээллийг одоо бас нэг хамаагүй яг ийм төсөл болчлоо гэж гаргахаа болёо. Тэгээ санал мал авахтаа нууцлалтаа явуулъя гэж ярьсан юм шүү. Тэгээ нууцлсан юм. Нотогоо мэдээд нуусан гэж юу? Нэгдүгürt энэ гэрээг байгуулах процессто мэрэгжлийн олон
судлаач, эрдэмтэн олон нийтийг өргөн үрээгээр оролцуул. Хоёрдугаарт нээлттэй идэл тод бай гэсэн юм. Одоо тэрийг зөрөөд яагаад нууцлсан? Тэрийг одоо тусдаа тэр хүмүүсээс нь асуувал илүү сони юм ярих байх л та. Оюу толгой бол дэлхийн хэмжээнд 3-т бичигдэх том уурхай. Гэвч энэ нь Монголын түүхэнд байгаагүй их өртөө төсөл. Олон хүн оюу толгойг гадаадын том хөрөнгө оруулалт гэж ойлгодог. Гэвч бодит байдал өөр. Энэ төсөл өөрийн мөнгөөр босоогүй. Зээлээр боссон. 2010 оноос хойш оюу толгой банк болон хөрөнгө оруулагчдаас их хэмжээний зээл авч эхэлсэн. Эцэст нь төсөл 5 төрлийн санхүүжилтийн бүтэцтэй болж нийтдээ ойролцоогоор 18 тэрбум долларын зээл авсан. Өөрөөр хэлбэл ашиг олж эхлэхээс өмнө Монголын баялагийг барьцаалсан байгаа юм. Тэр зээлээрээ уурхайгаа барьж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэхдээ сонирхолтой нь оюу толгой дээр ерөөсөн миний харсан үнцэг бол яг үнэхээр банкир үнцэг шүү дээ. Leveraged одоо buyout англи нэртэлтэй ер нь нэг зүгсэнтэй хүрээ одоо heavy leverage буюу тий зээлийн өндөр нөхцлөөр буцаад үр өгөөж хүртэх модель байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө санхүү дээр байдаг зарчим. Тий одоо жишээлбэл яг тэр моделийг нь банкир хүний хувьд би хийж өгдөг. Одоо Rio Tinto шиг компанид хийж өгдөг мэрэгчлээ гэсэн байхгүй. Ямар олон төрлийн зээлийг оруулж ирээд тий өндөр зээлтэй болгоод зээлийн өгөөжөөрөө буцаад ашгаа хүртэх модель л байхгүй. Тэгээ буцаа. Тэгэхээр чин энэ модель ер нь бол улсад бол байдаг л зарчим. Гэтэ энэ зарчмыг ашиглаж байгаа тохиолдолд equity holder буюу тэ хувь эзэмшигч өөрийн ашигтай байдлыг одоо гэрээндээ хэрхэн тусгаж өгөхгүй л байхгүй юу? Хэрхэн хилцэлд орохгүй. Ерөөсөө явж Монгол улсын шийдэл зүгээр тэр чигээр хилцээрт хэрхэн ямар стратегтэй өөрийнхөө эрх ашигыг тэ аль байдлаас хамгаалж оролцох гэсэн тактикийн асуудал шүү дээ. Гэхдээ тэр нэг зээлийн хүүний асуудал байна. Тухайн үед лайбер дээр нэмэх нь 6% байлгүй да тий. За яг лайберын хэмжээ сүүлднээс офер нэмэгдсэн. За тэгтээ тэр ч одоо Монголын ипотекийн зээлээс өндөр бараг 1.5 дахин өндөр долларын зээл яваад байгаа шүү дээ. Тэгээ бас нэг юм менежментийн төлбөр гэдэг нэг мөнгө явж байгаа. Тэр нь одоо Rio Tinto бараг тэндээс ашиг олж байгаа байхгүй. Тэснээсээ биш үү? Үгүй тэр үйл ажиллагаанаас биш те. Зүгээр одоо менежментийн төлбөргээ 6% авна гэдэг чинь тэр бол одоо Санжин Баярын байгуулсан дампуу гэрээний тодорхой тод жишээл байхгүй. Тэгэхээр тэр 9 онд ажлын хэсэг гараад энэ 34% энэ яг одоо байгуулсан тогтолцоог энэ буруу юм аа гэдэг тэр биш давгийн ахалж исэн ажлын хэсэг бас дүгнэлт гаргаж исэн. Тэг гаргаж исэн. Тэг харамсалтай нь хэрэгжил. Ба тэрийг одоо тэгээд хүлээж аваагүй байхгүй юу? Тухайн үед ерөнхий сайд нь баяр байсан. Тэгээд тэр нь өөрөө тэр өөрөө хүссэн байдлаар л гэрээгээ байгуулсан. Одоо миний яриад байгаа тэр 24 орчим зээл бол Rio Tinto компаниас тий хамаарал бүхий оюу толгой охин компанида өгсөн зээл. Одоо маш их санхүүжил шаардлагатай байна. Тэгэхээр одоо Rio Tinto компаниасаа маш том хэмжээний зээл өгөөдсөн гэсэн үг. Тэр зээл нь болохоор тэр нөгөө одоо 11% хүүтэй те. Тэгэхээр энэ өндөр хүүтэй зээл буцаад Rio Tinto руу төлөгдөд байгаа юм шүү дээ, тийм үү? Энэ нь хүүгийн хүү тооцож явсаар байгаад бүх зээлүүд төлөгдөж ноогдлаа шиг яригдэн шүү дээ, тийм. Тэгэхээр бүх зээлүүд төлөгдөд дууссаны дараа Монгол улсад ноогдлаа шиг байх болохоор нэг хамаг орлого нь татарцсан ийм үед ноогдлаа шиг авах. Тэ одоо 37 38 оны үе яригдаад байгаа юм л та. Тэгээд тэр үед чинь тэгээд ноогдлаа шиг авах гатгтэл орлого нь тэр чинийгээрээ буурсан. Тэгэхээр чин Rio Tinto тэр зээлээр дамжуулж үр өгөөж тэ одоо ерөөсө тэр чигээр нь авчих ийм л санхүүгийн модельтэй л баггүй да. За манай шинжээчд ажилласан гэсэн бид бас одоо хувь одоо хүнийхээ гэдгийг би бол хайж үзсэн. Тэгэд бол яг зүгээр хайж үзээд бол энэ ер нь зүгээр Rio Tinto гэдэг компани чинь ямар хувьцаа эзэмшигчтэй. Тэгээ энэ хувьцаа эзэмшигчт нь бас ер нь өөр ямар одоо бизнесүүдээр хувьцаа эзэмшдэг ингээд бид энийг хайж үзсэн. Би бол хувийн хувьд одоо судалж үзсэн. Тэр яг тэгтээ дөрвөө энэ бол цаана бол энэ томоохон одоо уул уурхайн компаниудын цаана бол хөрөнгө оруулалтын дэлхийн одоо мэддэг тодорхой юмнууд байдаг юм л. Корпорациуд байдаг юм л дээ. Тэр зээл авж байгаа банк Rio Tinto-гийн шүү дээ.
Тэрэн дээр нөгөө хөрөнгө оруулагчны хувьцаа байна уу гэдэг асуудал яригдах байхгүй. Тэгээ тэрийг үсгээр зэрэг бас тэдний ч гэсэн хувьцаа эзэмшдэг юм байна. Тэгээд тэрхүү зэрэг энэ шиг тийм сонин шүү дээ. Ерөнхий үнэтэй бол банкнаас одоо чинь зээл авч байгаа. За яг хөө зээл авах хэрэгтэй. Аливаа бизнесүүд угаасаа зээл авч яж босдог гэдгийг бол бүгдээр мэдж байгаа. Тэгээд тэр зээлээ буцаагаад өөрийнхөө одоо төс рүү зээлж байгаа байхгүй. Зээлхтэй өндөр одоо хүүтэй зээлж 11%. Тэгэхээр бид бол юу гэж одоо хэрэгэлзээд байна гэхээр уг нь бол тэр цаад одоо санхүүгийн одоо шинэ том одоо зээл болгож байгаа банкуд ч юм бол бас цаагаар бол том одоо санхүүгийн хөрөнгө оруулагчны бас л хувьцаа эзэмшсэн ийм л одоо компани байгаа шүү дээ. Тэгвэл тэрийг өөрийнхөө зээлдэр болохоор өндөр өртөгтэй зээлдэг. Өндөр өртөгтэй гэдэг нь бол одоо чинь бидний тооцоогоор бол бараг 4-4.5 одоо хувийн одоо өндөр хүүгээр бид одоо тэр зээлийг авч байгаа байхгүй 11 болгож байгаа гэдэг чинь бол өөрөөсөө бол арай хямд зээл авах шинэ. Ингээд ихээр зэрэг энэний цаана бол санхүүгийн энэ арга замаар бол манай одоо хүртэх хөрөнгөжийг улам л одоо баг болгосон багасгасан ийм бас орлого байна гэсэн ийм бид нэрийг зөвдөрсөн. Хүүгээс хүү бодоод нэг ашиг олоод байгаа шүү дээ. Нөгөө талд нь болохоор баялаг ухаад бас ашиг олоод байгаа шүү дээ. Энэ хоёрыг жинглүүл альнаас нь их ашиг болж байгаа вэ? Зээлийн үгээс. Зээлийн үгээс ээ. Яг энэ дээр ийм дата байгаа юу? Шүү дээ. Гэ ашиг л олж ивэл юунаас олох нь хамаагүй л юм байна шүү дээ. Би түрүү яг зөв чигээр чухал асуулт. Анх гэрээ байгуулах үед манай монголчуудын төсөөл англи саксончуудын төсөөл хоёр өөр байжээ. Хүүгээс хүү болох санхүүгийн аргаар мөнгө олох чинь тэдний хувьд бол бизнес. Бид болохоор олборлолттой бодоод байдаг. Тийм, жуулуурхан компани. Хоёр өөр төсөөлтөд өөр гэрээ хийсэн баг. Бүх юмас шиг аа. Манайх бүрэн ойлгоогүй шүү. Бүрэн эдний санхүүгийн моделийг монголчууд ойлгож байгааг бол үгүй. Баяр цагтч ойлгохгүй. Альнаас нь илүү ашиг болж байгаа бол. Санхүүгийн бизнесээс баг. Одоогор бол. Яаж мөнгө хийх вэ? Гүн нэгдүгээр хүү дамжуулан зээлүүлж байна. Тэн дээр одоо хүн нэмэгдэж чинь тэгээд 11 орчим хувьтай Монгол зээл. Одоо чинь хүн 6.1 тэрбум доллар, үндсэн зээл нь 6.2 тэрбум доллар байгаа үстэй. Тэгээ хүү зээл хоёр чинь ингээд хоорондоо тэнцэд ороод ирэхээр чинь энэ чи одоо ямар санхүүгийн сахилга баттай гэж үзэх юм би бол мэдэхгүй л. Одоо та өөрийнхөө энгийнээр зүгээр энгийн амьдрал дээр бодоод үзэж авсан зээл хүү өрчөөр буцаад тэнцэж чинь гэсэн үг шүү дээ. Тэгээ дээр нь чи юу лээ? 8.9 сая орчим доллар билүү бас зээл иргэн төлөнд төлсөн байгаа шүү дээ. Тийм 8.9 сая доллар төлсөн юм. Одоо жидэн оноос 2010 оноос хойш ингээд буцаж бас зээлөдлөөд байгаа гэсэн үг л дээ. Нөгөө алдарт Дубайн гэр буюу нэмэлт санхүүжилтээр маш олон банк санхүүгийн байгууллагууд орж ирсэн. Тэр дундаа олон улсын хөгжлийн санхүүжилтийн байгууллагууд орж ирсэн. Дэлхийн банк группны IFC, EBRD орж ирсэн. Мига буюу одоо баталгаа гаргадаг Дэлхийн банкны одоо 5 байгууллагын нэг болох Мига гэдэг байгууллагын хамгийн том төсөл манай оюутлогын төсөл шүү дээ. Тэгэхээр энэ бол тэр бүх хүмүүст хамаатай зүйлс. Тэр олон улсын байгууллагуудын ялангуяа хөгжлийн байгууллагуудын үндсэн зорилго нь дэлхийд ядуурлыг бууруулж одоо хүртээмжтэй өсөлтийг бий болгох гэсэн ийм зорилттой байгууллагууд. Гэтэл өнөөдөр оюу толгойн төсөл өөрөө Монгол улсад уул уурхайн төсөл биш. Бараг санхүүгийн байгууллага Монгол улсад мөнгө хүлээд ийнү гэдэг ийм асуултыг олон нийт асуугаад тахад энэ байгууллагууд ч гэсэн анхаарах хэрэгтэй. Оюу толгойд дэлхийн бүх зэсийн олборлогчтой харьцуулаад үзэх юм бол дэлхийн хамгийн бага нэгжид ногдох үйл ажиллагааны зардал багтаа төсөл واخгүй. Тэгэхээр хамгийн ашигтай байж болох төсөл оюу толгой өөрөө واخгүй. Дэлхийд даяар байгаа бүх зэсийн төслийг одоо үйлдвэрлэлээ өртөх гэж ярьдаг штэ. За тэр зээлийн хүм орохгүйгээр санхүүжилтийн өртөг оруулахгүйгээр зөвхөн өөрсдийн үйлдвэрлэлийн ухаад гаргадаг өртгийг нь нэгжид тооцоолоод аваад үзэх юм бол дэлхийн хамгийн ашигтай зэсийн төслүүдийн нэг واخгүй. Үйл ажиллагааны өртөг хамгийн бага төсөл гэсэн үг. Хамгийн бага төслийн бараг 10% нь орно штэ. Тэгэхээр ийм ашигтай төсөл яагаад одоо үйл ажиллагааны одоо зардлын хит өндөрсөд одоо ашиггүй яваад байна гэж. Тэгэхээр энэ чинь ерөөсөө нөгөө санхүүгийн зардал юм байдаг баг. Хүүгийн зардал гэж нэвэл менежментийн төлбөр гээл элдв янзын зардал баахан нэмсээр байгаад ашиггүй болгоод байгаа байхгүй. Ашиггүй харагдуулаад байна гэсэн үг.
тэрнээс биш үйл ажиллагааны зардлаар хөөгд үзэх юм бол энэ чинь дэлхийн хамгийн ашигтай төслүүдийн нэг байхгүй. Энэ бол зөвхөн миний дүгнэлт биш шүү дээ. Энэ бол хөндлөнгийн мэрэгжлийн байгууллагаас гаргадаг одоо дүгнэлтэн дээр гарч ирдэг. Тэгэхээр энийг бол сая сонсголоор оюутлогын төслийн одоо нийтлэг мэдээлэл төр бол гаргаж ирсэн шүү дээ. Тэгээ би танд энийг одоо графикаар ингээ харуулъя. Хүүгийн ингээд төлж дууссаны дараа бид нэр ногдол ашиглах авахар болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ хугацаа маань хизээ гэдэг нь тодорхойгүй болчиход байна. Тодорхойгүй. Тий. Ерөнхийд бид нэр тооцоол хийж үзээд ерөнхийдөө яг тодорхой оныг бол хэлж чадахгүй л болчиход байна л да. Энэ ингээд судлаад үзэх 2037, 8, 9 он гэхэд л баг ерөнхийдөө гол олборлолт нь дуусчих гээд байгаа байхгүй. Ашиг авъя гэхээр олборлолт нь ингээд шууд унаал. Дууссан тэр чинь гол юм аваад 37 онд гарч явах гээд байдаг. Тийм л тайм гарч ийн зөв үү? Рейтинтэй хөрөнгө оруулалт хийсэн. Дээрээс нь оюутлахад аюу зээл болгоцсон. Тэгэл өөрийнхөө зээлээрээ дамжуулаад хамаг ашиг авчнаа л гэсэн үг. Хувийн нэлгчний гэрэн дээр ерөнхийдөө бол хүүгээс хүү тооцохоор байгаа шүү дээ. Улирал тутхан нөгөө хүүгээ тооцно. Тэгээд тооцсон хүүнээсээ дахиад дараагийн улирал тооцсон. Дахиад хүү тооцно. Харилцан одоо нөгөө харилцан ашигтай байх хэрэгтэй шүү дээ. Хоёр тал хоёулаа вин байх хэрэгтэй шүү дээ. Нөгөө талыг явж ашиггүй байх тийм мөнхөрлсөн тийм схем юм уу даа л гэж боддог. Уул уурхайн төсөл юм уу? Уул уурхайн төсөл ажилуулах замаар санхүүгийн бизнес эрхлээд байгаа мó гэдэг асуудлыг бол сая энэ сонсгол дээр маш олон гэрчүүд, хорооны дахин шалгах төр хорооны гишүүд, улсын хурлын гишүүд мөн чуулган дээр бол ярьсан. Нийгэмч тийм ойлголттой байна. Уул уурхайн бизнес хийх гэж биш, санхүүгийн бизнес хийгээд байна. Тэг ер нь бол тийм болчиход байгаа. Оюутлага бол Монгол улсад үр өгөөж байгаа ерөнхийдөө өгж байгаа. Гэхдээ өгөөж өгөхдөө зөв өгөх хэрэгтэй. Харилцан ашигтай байх хэрэгтэй. Ингэж байгаа шүү дээ. Одоо энэ нийгмийн сүлжээ, нийгмийн байдлыг харахаар манад үр өгөөж өгч байна. Одоо тэгээ дугаа бай гэдэг ч юм. Тий. За одоо жишээл нэг бидний айлын том охиноо хаданд гаргачлаа одоо дугаа бай гэдэг ч юм. Тий. Ийм мангар яриа байж болохгүй шүү дээ. Одоо нотлох баримтыг бүрэн тайлбарласан. Тэгэхээр одоо зээлийн хүү бууруулна гэдэг бол тэр одоо хуулийн гэрээний зүгээр л ганцхан заалт нөхгүй. Тэгэхээр одоо энэ гэрээгээ тэр чинийгэр нь дахин авч үзэж одоо шинжилээд нэмэлт өөрчлөлт оруулаа гэдэг чиглэлийг бол энийг өөрчлөх боломж бид нар гэрээгээр олгогдсон байна уу? Олгогдсон байна. Энийг ашиглах ёстой юу? Ашиглах ёстой. Яагаад ашиглахгүй байгаа юм бэ гэдэг асуултыг тавьж байгаа юм л да. Ашиглаач ээ. Энэ дээр Монгол улсын эрх ашигаа хангаач ээ. Энэ алтан боломжийг алдчихна гэдэг бол өөрөө одоо хүлээн зөвшөөрч болохгүй. Их оронч бус үйлдэл гэж байна. Үзэгч таны харж байгаа энэ газрын зураг бол оюу толгойн бүлэг ордын зураг. Энэ хоёр талд нь байрлах лицензүүд бол Канадын Ontario Resource компани эзэмшлийн Жавхлан тулан шивэ толгой ордууд юм. Эдгээр орд зүгээр нэг хөрш орд биш. Газрын доорх баялаг нь нэг геологийн системийн үргэлжлэл. Ontario компани 2003 онд эдгээр лицензийг авч 2009 онд ашиглалтын лиценз болгон баталгаажуулжээ. Гэвч Ontario том санхүүгийн чадамжтай компани биш байсан тул 2004 онд хайгуулын ажлаа Rio Tinto-гоор санхүүжүүлсэн байна. Харин үүний хариуд Rio Tinto газрын гүнд байгаа баялагын ихэнх эдийн засгийн ашиг сонирхлыг авах эрхтэй болсон. Тодорхойлбол газрын гадаргаас 560 м хүртэлх гүнд 70%, 560 м-с доош гүнд 80% ашиг сонирхол эзэмшгээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл лиценз Ontario компани нэр дээр үлдсэн ч газрын доорх баялагын ихэнх нь Rio Tinto-гийн талд очих болсон. Дараа нь эдгээр лицензийг оюутлогын төслийн хүрээнд шилжүүлэх асуудал яригдж эхэлсэн юм. Энэ асуудал татварын байгууллагад очиж татварын хэмжээг тооцоолох явцад улсын хурлын зарим гишүүд мэджээ. Хэрэг энэ асуудал ил болоогүй бол Монголын засгийн газартай тусгаалan хэлэлцэл хийхгүйгээр 2009 оны оюутлогын гэрээнд энэ орд хамаарна гэж үзэн зөвхөн хоёр компани хоорондоо ярилцаж шийдээд л 2-2 том орд газраа монголчууд бид алдах байлаа. Тэгэхээр одоо аль талдаа ойлголцоод явах, хууль дүрм журмыг мөрддөг байх, улс гэдэг юм а бас нэг хамгаалдаг байх юм л юутай баймаар. Ontario-гийн эзэмшлийн лиценз төр Монголын одоо төрийн эзэмшил зайлшгүй яригдах шаардлагатай байна. За энэ дээр бол тэр нэмэлт гэрээ байгуулнууд засгийн газар шийдэл гаргаад энэ дээр яг үндсэн хуулийн 6-гийн 2 байна те.
одоо стратегийн шууд бүгд бүхий ордвол дийлэг өгөөж нь Монголын талд ногдно гэсэн үндсэн үйл та. Энийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Рио Тинтогийн байр суурь бол энийгээ бид нар хөрөнгө оруулалтын гэрээнд шууд хамааруулад нөгөө олон хөнгөлөлтүүдэд эдлэн. Яг одоо явж байгаа төсөлтэй адилхан бид нар нөхцөлтэй онтрегийн бүлэг орд буюу энэ онтре бол өөрөө оюутлахын бүлэг ордны хэсэг байгаа шүү дээ. Энийг бол хамааруулна гэд тийм ойлголттой байсан бол Монголын талд бид бусад асуудал дээр санал зөрчилсөн ч бүгд үгүй онтре хамаарахгүй. Тухайн үед гэрээ хийжсэн одоо баяр цогтгой ч гэсэн онтрын гэрээнд хамаарах хэсгүй. Гэх мэтлэн бид нар байр сууриа нэгтгэж чадсан. Нэг ёсондоо гэвэл өөрөө тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хэрэгжүүлээгүйгээр төлбөр төлөлт болон үйл ажиллагаагаа бусад компаниар хийлгэсэн гэсэн. Энэ нь бол хуулиар зөрчсөн байдаг. Ямар хууль зөрчив вэ? Ашигт малтмуулын тухай хууль. Төлбөр төлөх нь өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрөө төлбөрөө төлөх ёстой. Үйл ажиллагаа эрхлэх ёстой. Тэгээ энэ хуулиа биелүүлэхгүй байгааг нь манай нөгөө нэг төрийн байгууллагууд чи хянах хянжих хэрэгтэй шүү дээ. Хянах хэрэгтэй. Тэгээд яагаад хянаагүй мүү эсвэл хянсан ч зүгээр л яагаад одоо юу гэх хууль хэрэгжээгүй юм бол? Яг уу энийг л бид нар илрүүлэх гэж сонсгол хийсэн л дээ. Яагаад та нар хяналтаа хийгээгүй юм? Яагаад ийм үйл ажиллагаа хийгээгүй юм бэ гэдэг. Тэгээ миний харж байгаагаар бол одоо бисээ одоо энэ өөрөө маш том сэдв. Маш их одоо хүмүүс энэ дотор орсон. Тийм болохоор одоо ямар нэгэн нөлөөлөл байдаг бахал гэж би боддог дотроо. Нийтдээ бол хууль зөрчсөн бараг давтамжаараа бол хориот зүйл залт зөрчсөн байгаа шүү. Тэгээд ийм олон хуулийн зүйл залт зөрчөөд байхад энэ олон хяналт тавих хэвээр газрууд буюу одоо тэр чинь геолог талаасаа тэгээд дуулуурхай яам ашигт малтмалын ерхий газар. Ашигт малтмалын газар тийм ашигт малтмалын газрын төсөв газар. Тэгээд эдгээр бүгдээрээ тэгээд зөв нүдэ боцсон байсан юм. Тийм. Энийг одоо хинч өмнө нь 10 хэдэн жилийн хугацаанд хинч гаргаж ирж байгаагүй. Хинч хил болгож байгаагүй. Онтрэ тэгээд Монголын засгийн газар Рио Тинтотой хийсэн хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарах тийм газар юм уу хамаарахгүй? Хамаарахгүй. Яг бид нар цагаа болоод зогсоосон. Тэгэхээр одоогийн шийдвэр юу гэхээр тогтоол төр тодорхой. Онтрэ тустай, оюутлага тустай. Бид нэр 34% оюутлагоос ч авах юм байна. Одоо л 51 болчиход байна шүү дээ. Онтрогоос ч авах юм байна. Их товчхон хэлэхэд бол онтрэ хөрөнгө оруулалтын гэрээнд хамаардаггүй юм лээ. Олон баримтаар. Хэрв онтриг олд дээр бид нар цаашд ингээд одоо гэрээ байгуулна гэх юм бол стратеги ордыг тусад нь байгуулах юм бол биднээс миний саяны хэлсэн заавал тээзүүтэй байгаад тэгж бид нар өөрсдөө ярих хэрэгтэй шүү дээ. Хэдийн хаях, хэдийн авах, тэрийг одоо үлдээх юм уу юм уу гэдэг. Тэр нь бол бид нар маш сайн одоо мэдээж ярих хэрэгтэй байхгүй да. Хэн шалах хорооны, хэн шалах чинжээч нараас хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хүрээ хязгаарын талаар түүнд онтрэ компани эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлүүд хамаарах хэсэг талаар танилцуулга хүргье. Ингээд энэ асуудлыг улсын хурлын нээлттэй сонсголоор хэлэлцсэн юм. Сонсголын дараа улсын хурлын хянан шалгах төр хороо дараах дүгнэлтийг гаргасан байна. Жавхлан толон шивээ толгоон лицензүүд нь оюутлагын 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй. Мөн эдгээр лицензийг сунга ашиглалтын эрх олгох үйл ажиллагаанд хууль зөрчсөн байж болцсошгүй олон асуудал илэрсэн гэж дурдсан байна. Тухайлбал хайгуулын тайланг өөр компанийн материалтай нэгтгэсэн, давуу байдал олгосон, орд ашиглах тээзүүгүй, нөөцийн тайлангүй, уулын ажлын төлөвлөгөөгүй 15 жил явсан. Иймээс улсын хурлын хянан шалгах төр хороо жавхлан толон шивээ толгоон ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнжээ. Эндээс нэг сургамж гарч байна. Баялагтай улс баялгаа хамгаалж чадахгүй бол хамар доороосоо алдахад ойрхон. Би бол гэрээ хийсэн. Энэ гэрээний төлөө хариуцлагуудад энэ нарийн гэрээнүүд бидэнд нууц, бидэнд байхгүй. Оюутлагын гэрээ бол эрсдэлгүй Монгол Улсын засгийн газар ард түмэнд ашигтай гэрээ. Нэмэлт санхүүжилт хийх үгүй юу гэдгийг бид нар эцэслэж яриаггүй. Үнэхээр оюут толгойн гэрээ яаж манай гадаадын хөрөнгө оруулалтыг хааж боож байсан, яаж Монголын талаар буруу сэтгэл төрүүлж байсныг бол шууд бол байдал дээр бол бид нар харж байгаа. Одоо яг зүгээр л оюут толгойг бол орхих хэрэгтэй. Ийм цаг ирсэн. Тэгэхээр энэ гэрээг хэн хийсэн бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тухайн үеийн одоо ерөнхий сайд баяр, за мөн баяр цогт нартай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдэлүүд гарч, за гэмт хэрэгүүд гарч, за тухайлбал баяр цогтын хувьд 3 шатны шүүхээр
хэрэг хянан шийдвэрлэгдэж дахиж одоо шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас улсын дээд шүүх дахин хянан хилцээд улсын прокурор руу хэргийг буцааж прокурор дээр хэрэг хэрэгсэхгүй болсон ийм одоо бодит кейс байгаа. Ерөнхий сайдаар ажиллаж байсан чимдийн сайхан бэлэг өнөөдөр эх орондоо байхгүй байгаа. За энэ хүнтэй холбоотой оюутлогын гэрээтэй холбоотой асуудлууд одоо яг Дубайн гэрээтэй холбоотой асуудал өнөөдөр шийдвэрлэх юм боломжгүй нөхцөл байдалд орчоод байгаа. Яагаад тэгэхээр хэрэг одоо үүссний дараа 2019 онд сайхан бэлэг Монгол улсын хилээр гарч аваад өнөөдрийн хүртэл буцаж эргэж ирээгүй байгаа учраас хэрэг ингээд зарцсан байдалд орцсон ийм нөхцөл байдал үүсчээд байна. Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодтогсон хувь нийлүүлэгчийн гэрээтэй холбоотой асуудал 2020 онд нийслэлийн прокуророос яг тухайн гэрээний маргаантай холбоотой асуудлаар эрүүл шинжтэй байна гэд одоо тодорхой дугаар бүхий ийм одоо хавцад хэргийг нээсэн. Гэхдээ энэ хавцад хэргийг нээгээд удаагүй байхдаа одоо тодорхой шалтгаан нь бол бидэнд яагаад яг энэ хэргийг хаасан бэ гэдэг шалтгааныг бол прокурор нотлох баримтаар ирүүлээгүй. Ямар ч байсан энэ хавцад хэрэг бол хаагдсан байдаг. Тэгэхээр баяр цогтч тэр одоо энэ хэрэг дээр бол бас ялаа идлээд тодорхой хэмжээнд зарим хэрэгүүд дээр нь цагаатсан боловч энэ бол Монгол улсын одоо түүхийн гашуун гэх юм уу, бодит гэх юм уу, яг ийм одоо оюутлогын гэрээтэй холбоотой үнэн түүх болж өнөөдөр үлдсэн байна. Оюу толгойн маргаан Монголд зөвхөн уулуурхай эдийн засгийн асуудал байсангүй. Энэ бол бас мэдээллийн орчин, сошиал сүлжээ, улс төрийн талбарт хэн илүү нөлөөтэй байх вэ гэсэн тэмцэл байв. Нэг талд нь Рио Тинто, нөгөө талд нь 34% эзэмшигч Монголын тал. Энэ түүхийг ойлгохын тулд нэг баримтыг сөхье. Рио Тинтогийн хамтрагч Turquoise Hill компани Рио Тинтотой Америкийн нэгдсэн улсад шүүгдэлсэн юм. Үндэслэл нь бүрэн гүйцэд мэдээлэл өгөөгүй, мэдээлэл нууцлсан гэх асуудал. Pentwater хөрөнгө оруулалтын санд Рио Тинто 138.7 сая доллар төлөхөөр болсон юм. За уг шүүх хурлын үеэр Монголтой холбоотой нэг ноцтой баримтыг дэлгэж шүүгчид мэдүүлсэн байдаг. Рио Тинто Монголд Барракуда хэмээх код нэртэй ажиллагаа явуулсан гэдэг. За энэ нь Монголын хөвлөл, сошиал, улс төрийн орчинд хяналт тавих, дуугүй болгох, намжаах зорилготой стратегийн нэр байсан гэжээ. За 2018 онд засгийн газар болон улсын хурал ажлын хэсэг байгуулад үндэсний аудитын газар, авилгатай тэмцэх газар зэрэг байгууллагууд энэ ажлын хэсэгт нь багтсан. За ингээд оюутлогын талаарх одоо хяналт шалгалт явуулж исэн ийм цаг үе байгаа. Тэг яг энэ үед юу яригдах байсан бэ гэхээр төслийн зардлын хитрэлт, зээлийн хөв, гүний уурхайн хугацааны хоцрогдол, санхүүжилтийн асуудлууд зэргийг ярих байсан. Ярьж магадгүй ийм нөхцөл байдал үүссэн байсан. Үүнийг л намжаах зорилгоор Барракуда гэдэг нэртэй уг ажиллагааг хийсэн гэж Turquoise Hill-ийн шүүхэд мэдүүлсэн. Харин үр дүнг нь харахад нэг зүйл тодорхой. 2018 онд Дубайн гэрээ цуцлагдаагүй, төслийн санхүүжилтийн бүтэц өөрчлөгдөөгүй, Рио Тинто төслийн удирдлагыг хэвээрээ хадгалж үлдсэн, тузад Монголд хүний тоо нэмэгдээгүй. Энэ бүхнээс харахад Барракуда ажиллагаа хэрэгжсэн мэт энэ бүхнээс л сэргийлж байсан мэт. Магадгүй 2015 оны гэрээ буюу Дубайн гэрээг цуцлах ийм асуудал бий болчоод исэн учраас та нар энийг тэр одоо томцохгүй дарахын тулд ийм ажиллагаа явуулсан бицтэй гэж дотроосоо нөгөө хоорондоо муудалцсан улсууд хэлсэн. Тийм нь шүүх хурал дээр энэ бол одоо хамгийн тодорхой болцсон ажиллагаа. Тэгээ яг Барракуда ажиллагаа гэхээр улс төр хэвлэлийн стратеги. Тэгэхээр чи яах вэ гэхээр одоо улс төрчтэй ажиллах нь байна тийм ээ. Хэвлэлтэй ажиллах нь байна. Энд дээр нөгөө нэг тарих угаалт манипуляц явагдах юм байна. Улс төрчтэй ямар нэг байдлаар дуугүй байх юм уу? Эсвэл энэ асуудлыг одоо бичлэж шийдэг ийшээ гарахгүй байлаа ч гэсэндээ нүдэ анж нөө эсүүлтгүүгээр нь те одоо зогсоох ажиллагаа байх юм уу? Эсвэл зарим нэг ягсан нөхдүүдийг муухай харлуулах те бала поп моп гэдэг ажиллагаа байх юм гээд ийм одоо төлөвлөгөө гаргаж ажилдаг гэдэг нь бол ингээд өөрсдөнтөө хоорондоо муудалцсан ажиллагаагаар тодорхой болсон. Цахим орчинд ийм одоо зориудаар одоо нэг буруу тийш нь эргүүлэхтэй шууд хөөж гарга цаазал те гэл ингээл ер нь энэ гэтээ зөвхөн сонсголын үеийн үед оюутлоготой холбоотой энэ төсөлтэй холбоотой асуудал яригдах үед
ийм одоо хит туйшруулдаг ийм арга тактик байдаг. Энэ магадгүй би заримдаа гэхдээ яг учир мэдэх юм бол яг энэ аюулгүй байдал чиглэлээр яасан манай найзууч гэсэн хэлжсэн. Яг үндэ тэр компаниас өөрөөс нь гаргадсан шүү дээ энийг гэдэг. Яагад гэвэл тэр тусмаа хит юмыг нөгөө утгагүй болох тусмаа хүмүүс чи иргэдэг штэ. Тэгээ тэр тактикаар жишээлбэл одоо зарчим нь шударга байх тухай яриад байвал хүмүүс тэр шударгыг нэхнэ. А гэтэл ингээл хөө гарга цаазал бууд хороо гэдэх юм бол ингээд эрүүл ухаантай хүмүүс за юу гэх юм байх вэ те бид нар гадны хөрөнгө оруулалтыг хөгөө явуулчихад дараагийн манай гадны хөрөнгө оруулалт юу болох вэ гэдэг арай сэхэлтэй хүмүүс чи тэр туйшрал их явагдсан нөгөө тишийг ирэх гэдэг учраас тэр аргыг маш их хэрэгэлдэг. Тэр юм бол бас сая явдгаараа явж явсан. Үнэхээр одоо Монголын засгийн газартай хийсэн оюутлогыг олборлох гэрээ аль асуудалгүй, аль талдаа ашигтай асуудалгүй байсан бол Rio Tinto Barracuda гэдэг ажиллагаач хийхгүй л байх байсан. Тийм шүү дээ. Энэ бол Монгол гэдэг хүн болгоны ижи өвгдийн маань үлдээж өгсөн тэр газар нутгийн үр шимийг хүртэх те тэр яагаад энэ өвгдийн одоо нөө цусаараа хамгаалж авч үлдсэн үнэхээр бид нар авч үлдэх гэж л байгаа бол авч үлдсэн газар нутгийн үр шимийг хүртэх гэж л байгаа бол яг л нөө өгөөчтөйхэн шиг хүртсэн шиг хүртэх ёстой. Гэтэл энд ерөөсөө юм Луврын пирамидаар ийм одоо мүлжилгэнд бид нар ингэж нөгөө нэг тэр хүмүүсийн итгэл үнэмшил үүх түүхтэй одоо нэг хүч хөдөлмөр цус хөлсийг ингээд байхгүй болгож болохгүй. Хинд яаж ямар мөнгө өгсөн. Тэгээд тэр хүмүүс нь өнөөдөр цахимд ямар байдлаар одоо ажиллаж байгаа. Энд дээрч бид нарт одоо холбоотой баримтууд нь бий. Түүнийг нь хэлэхээр ямар их дайралтууд ирж байна те. Эргээд тэгтээ яг уу одоо бид нар бол нөгөө аль нь зохион байгуулалтад дайралт, аль нь одоо яг бодит гэдгээ бол ер нь ялгах салхтайгаа бодит шүмжийг хүлээж авалгүй яг уу. Нөгөө айцаар нь удирдах PR-ын шилдэг арга гэдэг шиг оюутлогоор Rio Tinto-г ярьсан ус төрчийг pop шүмжилсэн ус төрчийг pop гэд шүмжилсэн сэтгүүлч нь pop-ын гар хөл ус орноо хорлох гэлээ гэд химбгонд ч байсан элдв юм нэр хоч зүйлгээд түүнийг нь бүр ингээ хоногшуулад элдвэр хилдэг. Барракуда ажиллагаа бол улс төрийн хэвлэлийн цогц стратеги тактик биш стратеги гэж юу гэлж байгаа. Тоглоомын дөрвийг үнцээр нь өөрчлөх мөн чанартай. Урт хугацааны дээд түвшний ажиллагаа хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Стратегийн түвшний ажиллагаа явуулсан. Тэгэхээр итгэл үнэмшлэр нь хүмүүсийг тархин угаадаг юм уу? Эсвэл мөнгөөр эргүүлж гин үү? Энд нь одоо эх орноо хорлож байгаа юм хийж байгаагаа ч мэдэхгүй ч хүмүүсийн дотор нь явж идэг. Одоо би ч одоо оюутлага компани 34%-ийн хүн шүү дээ. Оюутлага ч минийх байхгүй юу? Манайх би ч нэг хамтрагч нь ингээд сууж байгаа шүү дээ. Оюутлагыг бол муу ярихгүй. Оюутлага бол оператор компани. Ямар хийж байгаа те хийж байгаа хүмүүс. Rio Tinto-гийн явуулсан зэрэг биш зэрэг гэнэ. Оюутлагын явуулсан тактик ажиллагаа ярьж байгаа. Мэдээж Rio Tinto-гийн Монгол зарцуулсан санхүүгийн зарлангааг өгөхгүй. Хинтээ хэдэн дөрнийг ирээ байгуулад ямар ажиллагаа, ямар инфлюенсер, ямар шугамар яасан хэлэхгүй. Тэд тэгж хийхгүй шүү дээ. Өөрийнхөө түншээрэл хийлгэнэ гэж би бодож байна. Би нөө нотлоогүй учраас бас хүн хүртэгч бас болохгүй байна. Мэдрэгдсэн үү? Мэдрэгдсэн гэж асуул. Yes, мэдрэгдсэн. Байд юм байна. Барракуда гэдэг нэр өөрөө ч сонирхолтой. Барракуда бол халуун бүсийн тэнгист амьдардаг маш хурдан хурц шүдтэй махчин загас, олзоо гинэт дайрч барьдаг ангууч. Мөн барракуда гэдэг нэр усан дор байрласан тесрэх минуудыг илрүүлж саармагжуулдаг технологийн нэрч байдаг байна. Өөрөөр хэлбэл усан дор нуусан аюулыг илрүүлж дэлбэрэхээс өмнө саармагжуулдаг систем. Монголын нөхцөл байдалд энэ нэр ёгт утгатай мэт. Учир нь 2018 онд оюутлогоо төслийн иргэн тойронд олон дэлбэрэх асуудал байсан ч дэлбэрээгүй. 28 жилийн дээр авдаг ийм гэрээ дэлхийд байж. Тэгэхээр ийм эдийн засгийн үндсэн асуудал руу хизээч сэдвийг хэлцүүлгийг оруулдаг шүү дээ, тий? Ерөөсөө юу болж хувирсан Монголд эдийн засаг хөрөнгө оруулалт гэдэг сэдв улс төр пропаганда, геополитик тий? Тэгээ яадгүй нэг хідэн өөрөө ч яг эдийн засгийн онол үтсэн, гүйцэд үтсэн, ойлгосон юмгүй хідэн хүн гарч ирээд нөгөө хөөрхий хідэн гинэн цагаан нүүдэлчдэг дээрлэх, тархийг угаах
дарангуулах те дайрч доромжлох ийм хідэн жижүүрийн хөвгтэй. Тэр болгоны нэг тодорхой хэмжээнд дотоод нэг мэдрэмжээрээ эсэргүүцэж байгаа ийм процесс байж байгаа тулдаа ингэж явж байгаа ш бид нар. Тэ? Нийтийн нэг тодорхой хэмжээний эрүүл саруулах ухаан дээр зураг агсны хэлдэг шиг. Гэтэ энэ бол одоо нөгөө талаас Рио Тинто болон оюу толгойхны одоо хийх ёстой зүйл нь. Энэ цахим дархлаа гэдэг үүднээс харахад бол монголчууд энэнд илүү юм дархлаатай байх хэвээр. Тэгээ манай засгийн газар юм уу одоо энэ гэрийг өөрчлөж байгаа хүмүүс яг энэ аргаар нь эсрэг одоо цахим орчинд одоо сөрөг үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Энэ бол зөвхөн одоо Рио Тинтотой холбоотой биш, ер нь бол одоо иргэдийн тарих угаах, иргэдийн байр суурьд нарратив төвшөнд нөлөөлөх орлого бол хийгддэг. Цаашид ч гэсэн их хийгдэнэ. Тэгэхээр энийх нь яг эсрэгэл одоо үйл ажиллагаа явуулах нь зайлшгүй шаардлагатай. Одоо тэгэхээр бидний энэ нэгдэж чаддгүй ямар сул талтай, ямар зан чанартай мэддгээ мэдээд тэнд нь тоглолт сурдгаа сураад ингээл тэр манай яг эрх ашигаа хамгаалаад үдэлчихсэн Алтуугийн засгийн газрыг бас авч хайжсэн шүү дээ. Тэ? Тэгээ сайхан бэлгийн засгийн газар солигдоод Дубайн гэрээ хийсэн. Ийм хоёр талаасаа мэдээж процесс явж байгаа. Түүхэн ерөөхдөө бүр их ингээд томхон хуваад харуул микро буюу тэр тухайн субъектуудын нэг ёс зүйн тэ чадварын асуудлууд байгаад байна. Энийгээ тэд нар сая ч харууллаа сонсголоор ямар хүмүүс энийг хийгээд хоорондоо ямар шүү байр суурьтай явж исэн бэ гэдэг. Нөгөө талаасаа ер нь макро орчны нөхцөл болцол бол ерөнхийн энэ асуудалд хандах нийтийн оюун ухааны ойлголт. Энэ нь бүрдээд ирэхэд бол тэр их том коллектив энерги эсрэг бол багийн тийм микро одоо тийм хувь субъектууд өөрөө өөрсдийн хувь ашигыг оруулах, тоглоход ер нь хэцүү болдог. Энэ стратеги ихэвчлэн 3 чиглэлээр ажилладаг. Нэгдүгээрт ханган нийлүүлэгчид төслөөс орлого олж буй компаниуд болон ажилчид төслийг дэмжих байр суурь илэрхийлэх нь нийлбэг. Оюу толгойд бараа ажил үйлчилгээ нийлүүлдэг компаниуд өөрсдийн эрх ашигын төлөө төслийг өмгөөлж эсэргүүцсэн хүмүүсийн өөдөөс ярих нь бий. Одоо гадны гэхээсээ илүү дотоодын өөрийнх нь эрх ашиг энэ эдийн засгт уялдаатай болсон одоо этгээдүүд тийм үү субъектууд яаж одоо та бүхэн рүү гэх юм те яг өөрийнхөө үндэсний эрх ашигын тал зогссон сэтгүүлчд рүү гэхэд яаж субъектив дайрдаг үлээ. Одоо эмэгтэй хүн рүү гэхэд яг тэр эмэгтэй хүн гендер талаас нь яаж одоо доромжлол те дайралт хийж гин. Гэх мэт ийм зарчмын бус, эдийн засгийн бус, санхүүгийн бус илүү улс төрчсөн те тарих угаалт иймэрхүү процессууд бол бүр ч харгас хэлбэрт бүр чудраг бус хэлбэрт явсаар ирсэн гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Оюу толгойн зүгээс Хоёрдугаарт хэвлэл мэдээлэл, сошиал орчин, сургалт тэтгэлэг, зар сурталчилгаа, ном сэтгүүл хэвлэх, ивент тэтгэлгээр мэдээллийн орчинд нөлөөлөх орлого хийдэг. Сошиал орчинд Рио Тинто Монголоос гарвал Монгол дампуурна гэх мэт айцаар удирдах тактикч ашигладаг байна. Тэрнээс биш гадаадын хөрөнгө оруулалтыг айлагч нь хөөч нь гэдэг те Монгол хүнд хэрэггүй юм бол тэр гадаадын хөрөнгө оруулалтаар яах гэсэн бэ? Яг шууд хэлэхэд тэр байхгүй юу? Рио Тинтогийн хувь эзэмшигчдийг орлогын баян болгох нь бол бидний үндсэн зорилго юм уу байр суурь байж болохгүй шүү дээ. Ойрын 10-15 жилд хамгийн их мөнгө олно гэж төлөвлөж байгаа оюу толгоогоос Рио Тинто гарч явна гэж байхгүй юу? Энэ дотор янз бүрийн байдлаар Рио Тинто гараад явчвал одоо хятадууд чалкод өгчин ч юм уу те эсвэл орсуудад русалд өгчин нийтнэр гэсэн ингэж нэг монголчуудыг тархийг угааж айлгах гэсэн орлого. Хятадууд айлгах, орцоор айлгах те хижээж Рио Тинто тийм үлгэр шиг юм бэл хийхгүй нь ойлгомжтой байхгүй юу? 3 дугаарт олон нийтийн сэтгэл зүй. Оюу толгой төслийг шүүмжилсэн хүмүүсийг хөрөнгө оруулагчийг үргээгч хөгжлийн эсрэг хүмүүс зэрэг элдэв нэр хоч зүүж өгдөг. Үүний горыг харин монголчууд нийтээрээ хүртэнэ. Яаж хүртдэг вэ гэхээр оюу толгой төсөл дээр монголчууд нэг талдаа гарахгүйгээр хэсэг босх нь оюу толгой төслийг эсэргүүцээд харин зарим хүмүүс нь дэмждэг. Ингээд бид нэг талдаа гарахгүй байснараа үүнээс хэн хождог вэ?
Rio Tinto буюу хөрөнгө оруулагчид хождог. Өөрөөр хэлэх юм бол монголчууд нэг талдаа гарахгүй үргэлж хоорондоо хэрэлдэж талцчил байх юм бол гэрээг сайжруулах тухай яриа огт өрнөхгүйгээр харин 2008 онд 2009 онд хийсэн энэ гэрээ үргэлжлээд л 17 дахь жилдээ явж байгаа юм а. Миний гарт яг одоо 100 мянган төгрөг байна. Хэдүүлээ оюутлогоо төслийг 100 мянган төгрөгийн ашигтай ийм гэрээ байх ёстой гэж үзээ л та. За тэгвэл энэ 100 мянган 53 мянган монголчууд бидэнд буюу 34% эзэмшигч бидэнд ирэх ёстой. Энэ төслийн үр өгөөжийн 53 мянган монголчууд бид хүртэх ёстой. Харин үлдсэн энэ 47 мянган төгрөгийг Rio Tinto-гийн тал хүртэх ёстой. Зүйн бол бид нар энэ гэрээнд заасан 53%-ийн үр өгөөж 53 мянган төгрөгөөл авьяа хүртье л гэдэг. Энийг ярих нь нэгэх нь хэвийн зүйл. Гэтэл энийг нэгэх нь хэвийн зүйл биш болтлоо. 53 мянган төгрөгөө хүртье гэж ярил хөгжлийн эсрэг хүн гэдэг нэр зүйтлээ ийм дүр зураг өнөөдөр манай нийгэмд үүсчихсэн байгаа. За ингээд бид 53 мянга авьяа гэхээр 53 мянга чи яах вэ? Гэрээнд байж байгаа. Энэ 500 төгрөгөөр оюутнуудынхаа сургалтын төлбөрийг төлчих. Энэ 500 төгрөгөөр нэг парк барьчих. За энэ 500 төгрөгөөр нь ийм зүйл хийчих гээд жижиг сажиг мөнгөөр бид нарыг хуурдаг. Харин энэ үйл ажиллагаанд нь бид нар алга ташаад том зургаараа нөгөө 53 мянган төгрөгөө авахгүй л яваад байдаг. Энэ юг харуулж байна вэ гэвэл оюу толгой гэдэг зөвхөн нэг уул уурхайн асуудал биш юм. Энэ бол эдийн засаг, улс төр стратегийн том тоглолт явж идэг талбараа гэсэн үг. Гэтэ үүгээрээ бид гадны хөрөнгө оруулагч буюу Rio Tinto-го буруутгах гэсэнгүй. Харин энэ гэрээг, энэ төслийг сайжруулахгүй байгаа Монголын тал энэ түүхээс сургамж авах учиртай юм. Оюу толгойн төсөл гэрээг эхэлсэн энэ 17 жилийн хугацаанд манай үе үеийн парламентаас зүгээр сууж гараа хумхаагүй байна. Тухайлх юм бол 2013, 2018 онуудад парламентаас ажлын хэсэг гаргаад маш өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд асуудлуудыг олж хараад дүгнэлт гаргасан. За дүгнэлтийн дагуу парламентаас зөвлөмж бичээд улсын хурлаас тогтоол баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлээрэй гэд үе үеийн засгийн газар даалгасан боловч үе үеийн засгийн газар харин тогтоолыг хэрэгжүүлж огт ажил хэрэг болгоогүй. Дүгнэлт гаргасан, тогтоол гаргасан. Тогтоолын цааснууд өнөөдөр хүртэл хүчинтэй хэвээр байгаа ч огт ажил болоогүй. Архив дотор тоосон дараатай цаас хэвээрэл байна. 23 зөвлөмжийн хэдийн хэрэгжүүлсэн юм? 23 4-5 гэхэр нэгийг л хэрэгжүүлсэн. 23 зөвлөмжөөс одоо яг нэг Монгол ажилчдын тоог 90% хүрэх гэсэн тэр зөвлөмж маань л хэрэгжсэн гэж үзэхээр байна. Бус ногт хэрэгжээгүй. Бус ногт хэрэгжээгүй гэж үзэхээр байна. Засаж сайжруулахтай холбоотой хэмж шалгалууд хийгээд санал дүгнэлт зөвлөмжүүдэ гаргадаг. Ямарваа нэг хэмж шалгалт. Санал дүгнэлт зөвлөмжүүд маань өөрөө хэрэгжээгүй буюу удаашралтай гэж дүгнэгдэж байгаа. 2 билүү 3 заалт нь хэрэгжих шатандаа бус ногт хэрэгжээгүй гэсэн. Тэгэхээр хэмж шалгалтууд маань хийгдээд хэмж шалгалтын үр дүнд улсын хурлын тогтоол боловсруулагдаад тогтоол маань байнгын дагаж мөрдөгдөж байх хэвээр тийм зүйл маань удаашралтай буюу хэрэгжил хангалтгүй гэж дүгнэгдээд. Би яг 2013 оны 3 сайдын хамтарсан ажил хэсгийн тайлан дүгнэлтийг уншаад их нотлого баримт судлаа шинжилгээ хийж байхад бид нэр тухайн үед энэ зөвлөмжүүдийг хэрэгжүүлсэн бол нийгэм арай өөр оюутлогоо төсөл маань ч гэсэн дийлэнх ашиг нь Монгол тал руугаа их эрэг үзүүлэлтүүд өөр өгөөчтэй тийм байх байжтэй гэж яг шинжээчийн зүгээс тухайн үед бодож ирсэн. Гурваланд нь орж исэн асуудал бол суур гэрээг өөрчлөөч. Хөрөнгө оруулалтын гэрээ, хувийн хэлбэрчдийн гэрээ. Суур гэрээг өөрчлөөч. Энэ яг таны саяны хэлсэн хөрөнгө оруулалтын гэрээ нэмэлт өөрчлөлт орж дахин тодтогдсон. Энэ гэрээг цуцлах сайжруулах асуудал бүр 2019 оны 92 дугаар тогтоолын нийтх заалтаар баталсан байсан. Тий. Тэгэхээр суур гэрээ өөрчлөх асуудал мөн нийлмэл хүний асуудал байна. Эндээс нэг дүр зураг тод харагдана. Монголын төр оюу толгойн асуудлыг мэдээгүй байсан юм биш. Харин ч олон удаагийн шалгалт аудит ажлын хэсгүүд энэ төслийн гэрээ, санхүүгийн бүтэц, өгөөжийн асуудалд анхаарч иржээ. Гэвч тэр бүх анхааруулга бодит шийдвэр болж хэрэгжээгүй. Тиймээс энэ түүхийг зөвхөн Rio Tinto-гийн буруу гэж тайлбарлах нь хэтэрхий энгийн дүгнэлт болно. Rio Tinto бол бизнесийн компани. Тэд ашигтай нөхцөлийг эрэлхийлэх нь ойлгомжтой.
Харин Монголын тал өөрийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Оюу толгойн түүхийг харахад нэг хачирхалтай дүр зураг гарч байгаач бид асуудлыг олж харсан. Бид дүгнэлт гаргасан, бид тогтоол баталсан гэхдээ хэрэгжүүлээгүй. Энэ 17 жилийн хугацаанд Rio Tinto-г буулгаж авсан 2 л кейс байдаг. Нэгдүгээрт оюун эрдэнэ засгийн газар Эрдэнэс оюутлогоо компани баланс дээр байсан 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэж байна. Хоёрдугаарт Дубайн гэрээг цуцалсан. Гэхдээ Дубайн гэрээний үр дагавар одоо ч үргэлжилж байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу оюутлогын далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг энэ цагт хэлгээсэн өдрөөр бид нар туцлаж дуусгар болгож байгаа мэдэгдэж байна гэсэн. Өөрөөр засгийн газар Rio Tinto-то улсынхаа эрх ашгийг хамгааж хийсэн бодит ажил алга байна. Харамсалтай зүгээр ингээ харж ирсэн юм бол 2010 оноос хойш эхлээд маш олон сайд нар болон за эрх бүхий албан тушаалтнууд нь эсүүлдэл хийж исэн байна л гэж би харсан. Өөрөөр хэлбэл энэ бол зөвхөн гадаадын компани түүх биш. Энэ бол Монголын төр өөрөөсөө авсан шалгалттай бүдэрсэн түүх юм. Эндээс нэг асуулт үлдэнэ. Энэ түүх өнгөрсөн алдааны тухай юу? Эсвэл цаашдаа бид юуг дахин давтахгүй байх ёстой вэ? Саяхан болсон оюутлогын сонсголын дараа улсын хурал 120 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоол хэрэгжиж чадвал оюу толгойн гэрээ сайжирч Монгол улс 53% үр өгөөжөг хүртэх боломж бүрдэнэ. Болж чадлаа. Хяналт шалгалт, нээлттэй сонсголыг зохион байгуулж, тууштай, зоригтой, манлайлан ажилласан их хурлын хэн шалгах орооны гишүүд шинжээж хянан шалгагч нарт баялагийнхаа эзэн байх бүрэн эрхтэй бүх монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж талархал илэрхийлье. Тэгэхээр ногдол ашгийг наашлуулах маш том боломж чи өөрөө яг одоо энэ зээлийн хүүг бууруулах, онтрэ дээр шийдлээ гаргах, за энэ 53 өгөөжөө баталгаажуулах энэ асуудлууд баггүй. Энэ асуудлуудаа бид нэр яг тогтоолын дагуу бид нар шийдэл гаргаж чадах юм бол бидний ногдол ашиг хэдэн жилээр наашлаа шүү. Тогтоол наашлаа. Тэгээд дээрэс нь гадаад зах зээлийн нөхцөл байдал тийм үү? Алт зэсний үн түүхэн хэмжээндээ хүрж байна. Цаашаа зэсийн үн дахиад жилүү цаашаа өсөх одоо маш том боломж харагдаад байна шүү дээ. Тэгэхээр энийг ерөөсөө дэлхийн зах зээлийн дараагийн прогнозыг бид нэр харах хэрэгтэй маа. Зөвхөн оюу толгой Монголдо хараад иж болохгүй юм л да. Дэлхийн зах зээлээр нь бид нэр ингээд аваад үзэх юм бол 2030 оноос одоогоос 4-5 жилийн дараа дэлхийн зэсийн нийлүүлэлт цаашаа 15 жилдээ огцон буурах. Гэтэл зэсийн эрэлт нь тэр чинээрээ өсөх ийм хандлага ажиглагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ юм бол зэсийн маш том хомсдол бий болох нэ. Зэсийн хэрэглээ өсөд идэг. Гэтэл нийлүүлэлт нь буурах ийм байдал ажиглаж байгаа. Энэ юу гэсэн үг хэрэг зэсийн үн өсөх нэ. Алтны үн геополитиктэй холбоотойгоор бас цаашаа дэлхийн хэмжээнд түүхэн хэмжээнд өсөд. Тэгэхээр энэ тэр чинээрээ оюу толгой дээр нэмэлт одоо тооцоолоогүй байсан орлогод орж ирэх нэ. Тэгэхээр энэ үед тэгээ Монгол улс энийг ашиглаж чадахгүй бол дахиад энэ дэлхийн хэмжээнд явж байгаа тий одоо байгалийн баялагын энэ циклийг тий одоо биднэрт ашигтай циклээ ашиглаж чадахгүй бол бид нар чинь уул ураагаас хэд хамааралтай орон байхгүй тий харин тий. Тэгэхээр энэ ерөөсөө бидний одоо хөгжин дэвших үе буцаад гадны эдийн засгийн тэр дундаа одоо энэ таваарын циклээс хамаарж ирдэг байхгүй. Тэгэхээр эерэг цикл дээрээ Монгол улс хамгийн ашигтай байралтай авч чадахгүй бол дахиад бид нэр 10-20 жилийн хөгжлөө алдах тийм ийм л нөхцөл байдал байхгүй. За асуудал нь дууссан уу ингээд? Дуусаагүй. Одоо нэг асуудал байгаа. Одоо хоёулаа нэг үлдчихлээ шүү дээ. За энэ дээр бас нэг зүйл одоо хянах шалгалт төр орооны тогтоолын төсөл дээр гишүүд бас өөрсдөө зарчим төрөлтэй саналаа гаргах эрхтэй байдаг тийм үү. За энэ дээр бол гишүүдийн саналаар оюу толгоогоор дамжиж байгаа борлуулалтыг 100% Монголын төв банк болон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкудаар 100% дамжуулна гэсэн чиглэлээр борлуулалтын орлогыг энэ жилээс ихсүүлээд яг 2025 оноос ихсүүлээд оюу толгойн борлуулалтын орлого бол өсөж байгаа шүү дээ. 4-5 тэрбум доллар бол авчиж байгаа. Тэгэхээр цаашдаа бол 95-аас 5 тэрбумаас давсан тийм одоо доктортой ийм орлого болж явах юм. Тэгэхээр тэр 5 тэрбум доллар Монголын арилжааны банкар эсвэл төв банкар хамтдаа 100% дамжаа явуулна гэдэг бол бусад Монгол улсын эдийн засагт одоо бас өндөр ач холбогдолтой.
тогтоолд тусгацсан асуудал ингээд дуссан. Тийм, тогтоолд тусгацсан асуудлууд ингээд дуссан. Гэхдээ түүнийг хэрэгжүүлэх ёстой институт нь засгийн газар, өөрөөр хэлбэл эцсийн хариуцлага ерөнхий сайдад үлдэнэ. Зээлийн хүүхэн зөрүүгээс ашиг хүртээд нэгтлэн ногдлох шиг хүрхгүй байгаа нь бол тэнцвэргүй байна шууд өдрөө биш байна л гэж бид үзэж байгаа. Харилцан өршөлтөй байх нь бидний тавьж байгаа шаардлага шүү дээ. Энийг парламент тавьдаг бид хэрэгжүүлэх ёстой. Одоо 20-30 жилийн дивиденд эзэмшдэг энэ үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй саналын ирэхгүй төлөөлөх зүйл 34% яагаад ашигтай юм бэ гэж би одоо 2009 онд хэлж явах үед асууж тийм зүйл гаргачихсан. Одоо дахиад л асууж тавьж. Урагш талтайгаа ярих хэвээр хэлцээр ярих хэвээр. Тойродгүйгээд ярдах ямар ч байхгүй. Тэгэхээр ерөөсөө суур шийдэл нь юу вэ гэхээр гэрээг л өөрчлөө. Гэрээгээ өөрчлөөд бид нар өөртөө ашигтай хөлбөрийг л хэлэх хэвээр. Гэрээ гэдэг бол зүгээр ингээд хатуу тогтцсон судар бичиг биш. Тоос тогтоод хэзээж өөрчилж болохгүй баримт бичиг биш. Гэрчүүдийн эрсдэл ерөнхий мэдээллийг танилцуулъя. Анхны төсөл тэр чигээр байна. Бол байгаа төслийн талаар мэдээллийг гадаадын хэвлэлээс авдаг гэсэн танахаас авдаг байсан шүү. Ингэж болохгүй. Одоо сүүлийн 5 жил оюутлага компани тууцын гишүүнээр ажилласны хувьд бол өнөөдрийн байдлаар дүгнэхэд Риотинто компани бол санхүүгийн мүлжлэг яг оюутлага компани дээр явуулж байгаа. Парламентын нээлттэй сонсгол хийнэ гэдэг нь ерөөсөө альж талаасаа буруу. Баяр дарга таны хэлсэн дэр нэг хариулт өгсдөө гэж бодлоо. Сонсгол хийж байгаа нь буруу гэд яг энэ цаг үучид. Зөв зүйлийг хийхэд буруу цаг хугацаа гэж байдаггүй. Би энэ хурал сууж байгаа бүхэндээс уучлахгүй. Монгол улсын иргэн бүр аж ахуй нэгжүүлэх хэрэгжилж байгаа энэ урсж байгаа ус сулганыхон хэрээр төлбөрөө төлдөг. Тэгвэл Монгол улсад хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг болох оюутлага компани ус бохирдуулсны төлбөр төлдөггүй гэвэл та итгэх үү? 2026 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ерөнхий сайд Замдан шатар усны газарт усны өдрөг тохиолдуулан ажилласан. За энэ үеэрээ оюутлага компаниг өдөө хүртэл хугацаанд ерөөс усны төлбөр төлөөгүй юм байна. Усны төлбөрөө төл хэмээн одоо үүрэгдсэн. За усны газрын дараа Батбаярын мэдээлснээр бол оюутлага компани гэрээнд усны төлбөр төлөх заалт байхгүй учраас бид төлөхгүй гэд гүлтийгээд суучихдаг тухай мэдээллийг өгсөн юм. Риотинто компани Монгол Улсын засгийн газар яг эдгээр өдрүүдэд хилцээрийн ширээний ард сууж байгаа үед барьцаа ахиулах нэг алхам нь энэ боллоо гэж зарим судлаачид үзэж байна. За энэ мэтчлэн усны төлбөр, байгаль орчны төлбөр, хувь нийлүүлэгчдийн гэрээ яагаад бүх баримт бичгийг нууцад оруулсан, яагаад тэзүүгүйгээр гэрээгээ хийсэн зэрэг энэ нэвтрүүлэгт яригдж байгаа бүх асуудлыг бид нар Риотинтогоос тодруулахаар хандсан боловч хилцээр хийгдэж байгаа энэ үед ямар ч мэдээлэл өгөх боломжгүй гэд ярьслага мэдээлэл огт өгөөгүй. За ерөн үүргийн сайт редакц сэтгүүлч миний би 2022 оноос хойш Риотинто компаниас мэдээлэл авах гэж мэйлээр, алдан бичгээр, мөн нэвтрүүлгээрээ дамжуулан уламжлан удаа дараа хандчихсан боловч нэг ч удаа мэдээлэл авч байгаагүй. Өөрөөр хэлэх юм бол Риотинто Монголын хэвлэлд ч, Монголын төрд ч, Монголын ард түмэнд ч мэдээлэл нээлттэй өгдөггүй. За энэ мэтчлэн Монгол улсад тохиролтой байгаа асуудлуудаа шийдэх эрх нь үүрэг нь Монгол улсын ерөнхий сайд буюу яг өнөөдрийн байдлаар бол Замдан шатар гэдэг хүний нуруунд дээр ирчгээд байна. За улсын их хурал буюу парламент бол засгийн газарт хяналт тавьж явах ёстой институт. За тэр утгаараа улсын хурал бол 120 дугаар тогтоол гэдгийг батлаад засгийн газарт өгчихсөн. Одоо харин засгийн газар энэхүү тогтоолыг хэрэгжүүлж чадах юм бол оюутлогоо төсөлд Монгол улсад ашигтай зээлийн хүүгээ бууруулах, гэрээгээ өөрчлөх гэх мэт ажлууд хийх боломжтой. Тэгэхээр бид ерөнхий сайддаа нэг талаараа дэмжлэг, нөгөө талаараа энэ гэрээг сайжруулаач, өөрчлөөч гэдэг шахалт үзүүлэх хоёр үүрэг иргэд бидэнд үлдэж байна. Усны тоолуураа бүрэн тавиагүй. Усны одоо нэгдсэн тогтолцоонд холбоогүй гэдэг асуудал. Канадаас гоожуулаад авч байгаа усч нэг литрийн дунджаад 2 төгрөгөөр худалдаж авч байгаа. За одоо худаг те одоо гэр ороодлын иргэдэг усаар хангадаг худаг чинь 1.6 орчим төгрөгөөр авч байгаа. Одоо 1 литр усыг одоо иргэдийн хэрэглэнээс бараг 2 дахин хямдхан. Тэгсэн мөртлөө Улаанбаатар хотын бараг нэг өдрийн усны хэрэгцээг оюутлага компани нэг өдрөөр хэлж байгаа байхгүй. Гэдэг ч юм уу. Тэгээд эн чинь цаашдаа юу бид нар яах юм бэ? Усны ямар бодлого авах юм бэ?
Усны төлбөр яаж төлдөг юм бэ гэсэн. Яг хуу нийтдээ бол нэг 16 орчим тэрбум төгрөг төлсөн гэдэг энэ асуулт усны дараа нэг ойлгох бас тайлбар хийгээд байна лээ. Гэхдээ эн чинь энэ дотор ч нэг хэрэглээний уусан төр нороогүй. Оюу толгойн 17 жилийн түүхийг бүхэлд нь ярил энэ баримтат кино хэдэн цаг үргэлжилнэ. Тиймээс бид хамгийн чухал хэдхэн асуудлыг онцлон харлаа. Цаашдаа Монгол улс юуг дахин хийж болохгүй вэ? Нэгдүгээрт мэдээлэлгүйгээр стратегийн ордоо удирдах болохгүй. Оюу толгойн төслийн санхүү, зардал, нөөц, өгөөжийн бодит тооцооллын олон мэдээлэл Монголын талд бүрэн нээлттэй байдаггүй. Чухал мэдээллүүд нууц гэсэн ангилалд ормогц, төрийн болон олон нийтийн хяналт сулардаг юм. Тэгэхээр ерөөс оюу толгойтой холбоотой мэдээлэл бол одоо Монголд 30 гаруй байгууллагаар тархан боторсон. Тэр мэдээллүүд хоорондоо хизээж нийлдэж, огтлцож тэ нэг ширээн дээр ирж байгаа юм байл л да. Тэгэхээр чин мэдээлэл нь эн тэнд тархсан. За тэгээд дээрэс нь одоо нууц, маш нууц тэ янз бүрийн одоо тамхтай байхаар чин тэр чинь хүн болгон очиод унших нөхцөл боломжгүй ийм л байгаа байхгүй. Тэгэхээр энэ ер нь бол одоо Монголын улс төрд байгаа эсвэл одоо төрд байгаа тэр одоо ер нь анхаарлаас хол байлгах те эсвэл олон хүн тэрийг одоо очиод авах боломжгүй болгох бүх арга хэмжээг л нэгсэндээ авсан юм уу таа гэж бодов. Одоо бид нар чинь нотлох зүйлүүд авах хэрэгтэй. Тэгтэл ирж байгаа одоо олон байгууллагуудаас татаж авсан нотлох зүйлүүд маань дийлэнх нь нууцын тэмдэг даарсан. Тал нь нууц шүү дээ. Энэ бүх материалын бараг 51% нууц байгаа шүү дээ. Тэгээд ямар нэг шалтгаанаар бас нууцлаад өдөртөд ойлгоогүй. Айхтар нууцлаад байх юм уг нь бол байхгүй юм байл дээ. Тэгэхээр одоо энэ сонсголын хугацаанд 6 сар хугацаанд ажиллаж явах үед миний хувьд бол 1996 онд батлагдсан одоо нууцын тухай хуулийг ер нь эргэж харах гэдэг зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм байна. Тэгэхгүй бол тухайн байгууллага нь одоо байгууллагын нууц гээд байгууллагын юу дарчдаг. Тэгээд явуулцдаг. Хүмүүс нь улсын хурд дээр хүлээж авахдаа бичээр нууцыг хүлээгээд авчдаг. Тэгээд энэ ч одоо бүр хамгийн инээдтэй нь манай үйлдвэр хөдөө цуу яамнаас тухайн уул уурхай яамнаас гарсан одоо зүгээр алан бичих хүртэл тухайн компаниас нь татаж явхад байгууллагын нууц гэж дараад тэгээд тэр нь нууц болоо явуулсан байх ч тийм юмнууд байгаад байгаа байхгүй. Тэр итгэл одоо нөгөө нэг нийт дийл байдаг нэг юм цэнхэр ном байдаг штэ нөгөө нэг гэрээнүүдийн эмхтгэл гэсэн тийм. Тэр номыг одоо нөгөө 2019 онд нууцын юунд авсан байсан. Нууцын баримтад одоо уулуурхай ям маань авсан байсан. Энэ гэрээ чи хилээдэг олон нийтэд цахим дээрч байдаг. Одоо энэ ширээн дээр ингээ хэрэглэгдээд байж байгаа гэд тий. Тэгтэл чи өөрөө гэрээн дээр маань хөрөнгө оруулалтын гэрээн дээр маань 21 дээр байдیں۔ Хөрөнгө оруулалтын гэрээ болон үүнтэй холбоотой одоо нөгөө үйл ажиллагаа маань нээлттэй байна шүү гэдэг юм бол байгаад байгаа байхгүй. Тэгээ яагаад хаанаасаа эхлээд нууцлчваа гэдэг асуудлыг бол бид бас нэлээд эрэлхийлсэн шүү дээ. Тэгээд төр хорооны маань дарагч тий гişүүдч тэр бүгдөө энэ тал дээр бол айгүй их хэрэглэсэн. Гэтэ яг энэний бол нарийн урчгийг бол яг одоо ч гэсэн бас тайлбарлаж явж байгаа. Хоёрдугаарт буруу санхүүгийн бүтэц. Үзэгч таны харж байгаа энэ тоо мэдээлэл бол хянан шалгагч шинжээч нарын гаргаж өгсөн тооцооллын зөвхөн нэг хэсэг. Өдрийн хүүнд 2025 оны дунджаар өдөрт шүү 14.6 тэрбум төгрөгийг бид төлдөг байсан бол өнөөдөр 15 тэрбум төгрөгийг өдөр төлж байгаа. За хүүнээс хүү нэмэгдэж ингэ тооцогдож явж байгаа учраас өдөр өнгөрөх тусам бидний төлдөг хүүгийн мөнгө нэмэгдэж явдаг гэсэн үг. Зээлийн ийм өндөр хүүтэй учраас бидний хүртэх ноогдол ашиг хойшилж байгаа, бидний хүртэх үр өгөөж улам багасж байгаа гэсэн үг. Ийм л санхүүгийн буруу тооцоолол дээр оюутлахаа төсөл явдаг. Шинжээч хянан шалгагч нарын дүгнэж байгаагаар олон улсын жишгээс зээлийн хүүн 3-аас 6% нэгж өндөр байгаа юм. 3 дугаарт Монголын баялагийг барьцаалсан санхүүгийн схемийг дахин давтаж болохгүй. Оюу толгой бол Монголын стратегийн орд. Гэтэл төслийн ирээдүйн орлогоор зээл авч тэр зээлээрээ уурхаан бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх бүтэц бий болсон. Зардал өсөх тусам зээл өснө. Зээл өсөх тусам Монголын талын ашиг хойшлно. 4-р гэрээний тэнцвэр алдагдсан бол нэг тал нь үр өгөөжөө гэрээнд зааснараа хүртэж чадахгүй байгаа бол гэрээг засах
улс төрийн зориг зайлшгүй хэрэгтэй байна. За үүнийг баримтаар өгүүлье. Гэрээ байгуулсан хоёр тал буюу Rio Tinto Монголын засгийн газар үр өгөөж гэдэгт яг юуг хэлэх вэ гэдэг өгөөжийн тодорхойлолт үзүүлэлтийн тооцоолол дээрээ огтоосоо санал нэгддэггүй. За Rio Tinto тал юуг одоо үр өгөөжид үзүүлж хамааруулж тооцоолоод байгаагаач нэг нэгэнгүү тайлгнадаггүй. Харин Монголын тал буюу Эрдэнэс оюутлогоо монголчуудын хүртэж байгаа үр өгөөж 30 гаруй хувьтай байна гэсэн тооцоолол гаргадаг. Яг тооцоолол яг нэг биш ийм хоёр өөр байдлаар одоо яригадад яваад байгаа. Ийм асуудал байгаа учраас одоо нэг сонсголын хүрээнд яригсан одоо тэгээд мөн одоо сонсголын мөрөөр одоо нөгөө улсын хурлын тогтоол батлагдсан байгаа шүү дээ. 100-аар дүр тогтоол гээд тус тогтоол дээр одоо өгөөжийн тооцооллыг одоо өгөөжд орж байгаа одоо энэ нөгөө анхны нөгөө техник эдийн засгийн үндэслэл тусгасан 53% өгөөжийг 53%-аас одоо бууруулахгүй байх хүрээнд одоо гэрээнд одоо холбогдох гэрээнд бол тусгах гэсэн ийм заалт бол орчихсон явж байгаа. Өгөөжийг ярихаар ер нь бол аюу ингээ хаагдмал болчиход байгаа байхгүй юу? Мэдээлэл ингээд ер нь ихэвчлэн ингээд нөгөө хаалттай тал та. Яг одоо нөгөө нэг олон баримт байгаа шүү дээ, тий. Мэдээч энэ дээр бол яг сайн байгаа гэж 100% итгэлтэй бол эзэж хэлж чадахгүй. Асуудлууд бол байгаа. Мэдээч одоо энэ чинь бүхэл бүтэн Монгол Засгийн газар байна, тий. Монгол Засгийн газрын зүгээс Монголын тал 37% хүртээд байна гэд хэлээд байхад нөгөө тал бол 63% гэж хэлээд байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол мэдээж тодорхой хэмжээний асуудал байгаа болоод л бид Монгол Улсын бүхэл бүтэн одоо улсын засгийн газар бол энэ 63% гэдэгт бол санал нийлэхгүй байгаа. Энийг бол хүмүүс бол ойлгож байгаа. За тиймээс өгөөжөө өсгий гэвэл бүлэг ордын 5 лицензийн талбайд бүртгэгдсэн. За мөн бүртгэх боломжтой зис салт мөнгө молибдены нөөцийг албажуулаа. Албан ёсны тээзүүдээр тулгуурлан компаниудтай хэлэлцээ хий. За тэгж байж Монгол улс ямар өгөөж хүртэх нь тодорхой болно. Иймээс гэрээний заалтуудыг дахин хилцэх санхүүгийн нөхцөлийг сайжруулах шаардлагатай хэмээн хянан шалгагч шинжээч нар дүгнэлтэндээ бичсэн байна. 7 дугаарт монголчууд өөрсдөө хуваагдах ёсгүй. Оюу толгойн талаар Монголын нийгэм хоёр тул хуваагдсан хэвээрээ. Гэвч энэ нь аль нэг талыг сонгох асуудал угтаа биш. Энэ бол Монголын баялагийг Монголд илүү ашигтай байлгах асуудал юм. Оюутлог бол Монголын компани, Монголын хуулийн захирагддаг. Миний хувьд залуу төрийн албаа гэж та нар өөрсдөөсөө хэлсэн. Яг Монгол улсын анхны том хөрөнгө оруулалт 3 дахь зах зээлд Монгол улсад орж ирсэн. Энэ гэрээ яг хэн шалгах төр орооны шинжээч томилогдоод бидэд маш их баримт дээр дүн шинжилгээ хийсэн. Тэгээд хурлын протокол, тэмдэглэл бүх баримт бичгүүдтэй танилцж байхад анхны хэн шалгалт дээр өгсөн зөвлөмжүүд хэрэгжчихсэн бол бид нэрт гомон сайхан байж дээ гэдэг зүйл төсөөлөгдөжсэн. Яг залуу хүний үед. Тэр момент бас тийм тата байгаагүй. Нэгэнт танар хүрсэн төрийн албаагч улсын хурлын хэн шалгалтын тухай хуульд заасан. Хэн шалгах төрөөрөө байгуулагдсан бол үндэсний хамт эдийн газар дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Тэр үүргээрээ томилогдсон. Тэгээ энд ямар ч улс төрийн нөлөөлөл байгаагүй. Шинжээч нар бүгд нотлох баримтан дээр дүгнэлт гаргасан. Тэгээд яг бидэд шинжээчнэр бидэд ингээл бөөндөө цуглаад ярилцсан л та. Ингэж чинь тэгж чинь. Тэгээд бид нэр бүгд нэг зөвлөв чиглэж ирсэн. Бид нэр бүгд Монгол улсын иргэд за сонсгол болно. Ард иргэд мэдих хэрэгээр хангах төстэй л гэсэн ганц агуулга байсан. Ерөөсөө тэрэн дээр л бат зогсож байсан учраас тэгээд энэ зүйлийн ард гарсан гэж боддог. Хамгийн гол нь юу гэхээр одоо энэ шийдвэрийг цаашаа яаж авч явах вэ? Энэ л чухал гэж боддог. Тэгвэл бидний ганц гол нэгтгэсэн зүйл бол итгэл үнэмшил гэж боддог шүү дээ. Итгэл үнэмшил ч одоо тэгэл гэр бүл их орон сонсголын үеэр ч гэсэн ярьсан шүү дээ. Алдагдсан боломж гэдэг зүйл. Хэрвээ энэ магадгүй сайн гэрээ болцсон бол өнөөдөр бидний илүү сайхан амьдрах байсан баг. Тэрэн дээр л их сэтгэл өгдөг. Монгол улс цаашаа хөгжих боломжийг олгоход тус дэм болсон ийм одоо томоохон төсөл байгаасаа гэж оюутлахад дээр Монгол иргэн бүр томоохон найдлага тавьдаг. Энэ утгаараа
хоёр тал харилцан ашигтайгаар гэрээндээ өөрчлөлт хийх ёстой юм а гэсэн хувь иргэний юм санал байдаг. Монгол Улсын эдийн засгийг томруулах гэвэл томоохон уул уурхай ашигт малтмлын орд болсон оюутлогыг ашигтай өр өгөөжтэй байлгах ёстой юм а. Гэхдээ иймэрхүү асуудлыг шийдэх гэж л болно. Улсын хурлын гишүүн гэж олон 10,000 хүний итгэлийг хүлээж л орсон шүү дээ. Тэр ажлыг хийж чадахгүй бол яах гэж улсын хурлын гишүүн байна. Алдаагаа бид нэр одоо засаад сайжруулаад ийм л явах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ яг гоо энэ гэрээг байгуулах үүрэг нь тэр 2009 оны тухайн үеийн шийдвэр гаргагчдын нуруунд дээр ирсэн байна. Одоо энэ гэрээг харин сайжруулах үүрэг нь бидний үеийн парламент засгийн газрын түвшинд ирлээ л гэж харж байгаа. Гэхдээ яг тэгээд нэг тийм энэний төлөө их тийм баатар боллоо эсвэл би ингээл их тийм онцгой юм бодвол тэглээ гэж одоо тийм яриад хэрэггүй. Би зүгээр л улсын хурлын гишүүний үүрэг. Гэхдээ яг тухайд нөгөө тийш шинжээчээр анх томилогтой дараа нь хэн шулахчлаад тэгээд ажиллаж хахад яг ингээл холбогдох гэрээ, баримт материал бүгдийг ингээл судлаа явж хахад яг ингээд ордон тойролтой хүмүүс ч нөгөө шаардж байна гэл эхлээд багш нар ч ихсаал дараа нь эмч нар ч ихсаал тэр үе таа тэгэл хажуугаар нь бас нөгөө тэтгэврийнхэн тэтгэврийн хүмүүс ингээд ахмаднууд цугларцсан бидний тэтгэврийн хэмжээг нэмээч гэл ингээл иймэрхүү зүйлийг харсан л та. Тэгээд зүгээр дотор бодож ирсэн юм энэ гэрэг гайгүй хийцэн бол энэ хүмүүсийн мөнгийг бол өгчих бүрэн боломжтой байж тэл гэсэн тийм л хувийн бодол төрж ирсэн. Тэгэхээр одоо энэ байгууллагын гэрэг ашиггүй л бастай өгөөж гэдэг чинь хамаагүй нөгөө талыг хүртэж байгаа өгөөж өндөр Монголын талыг хүртэж байгаа өгөөж бага болохоор ч харьцан ажилгүй л байна. 17 жилийн өмнөх гой сайхан үгс амлалтууд 17 жилийн дараа амьдрал дээр хэрхэн биелэлээ олсныг бид харлаа. 17 жилийн энэ хугацаанаас дүгнэхэд бидэнд нэг л асуулт урган гарч ирж байна. Баялгаа олборлуулсан монголчууд бид өрөнд үлдэхүү, үр өгөөжөө хүртэх үү? Оюу толгой 17 жилийн дараах үнэн баримтат киног хүлээцтэй үзсэн Монгол хүн танд баярлалаа.